хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан гэж хинбэ гэдэг зүйлээс эхлэе. За мэдээллийн ажилтан байна, яг борлуулалтын ажилтан байна. За хэрэглэгчийн үйлчилгээний ажилтны үндсэн хамгийн том зорилго бол байгууллагыг төлөөлөх гэдэг ажил байна. Тэр хүнээс байгууллага харагдана. Тэр хүн таалагдахгүй бол нэг ажилтан онцгүй юм байлээ гэж хэн ч ярихгүй. Тэр компани онцгүй юм байлээ гэж ярина. За тийм учраас номер 1 одоо үүрэг хариуцлага нь энэ байгаа. За дараагийн яг тэгвэл альва байгууллага үргэлж үйлчлэгээгээ сайжруулж ямар бараа бүтээгдэхүүн маань илүү зарагдаж чинь хэрэглэгчд маань яг юу хүсэж чинь гэдгийг байнгын мэдчих шаардлагатай байдаг учраас яг нүүр тулж ажиллаж байгаа энэ хүмүүс хэрэглэгчдээс айл болох олон асуултыг асууж зөв зэгцтэй мэдээллийг цуглуулдаг баг судалгааны байгууллага мэтээр ажиллах шаардлагатай гэсэн үг. За борлуулалтын захиалга авах гэдэг зүйл бас маш их том одоо хамгийн сүүлийн үүрэг роль нь байгаа. Мэдээж мэдээлэл танилцуулж болно. Гэхдээ энэ их ярьж цаг зарцуулсны эцэст борлуулалтын гүйцэтгэл хийхгүй бол бас харамсалтай. Тийм учраас яг одоо хөнгөлөлт бүх юмаа маш нарийн ярилцаад хүнд борлуулалтын гүйцэтгэлийг хийж чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. За Америк нэгдсэн улсын жишээнүүд дээр өнөөдөр бүгдээр нэлээд жишээ авч ярих бах. Яагаад гэвэл бас Монголын бас талын зах зээлийн мэдээлэл нь миний гар дээр яг одоогоор хангалттай их биш байна. За тийм учраас за Америк нэгдсэн улсад бол 2 сая гаруй яг үйлчлэгээний чиглэлийн мэргэжлийн одоо албан байрууд байдаг. За үүнд одоо ресепшн, худалдааны ажилтан, даатгалын зөвлөх, засварын ажилтан, телемаркетингийн ажилтан, аялал жуулчлалын зуучлагч гэх мэт ерөөсөө хүнтэй харьцдаг бүх хүмүүс гэсэн үг. Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан буюу энэ customer service гэдэг мэргэжил маань өөрөө асар хөвөх чадвартай мэргэжил. Нэгдүгээр шууд санхүүтэйгээ холбогддог, маркетингтайгаа шууд холбогддог, борлуулалтын ажлыг ер нь бол бараг давхар хийж идэг. Тийм учраас ямар ч төрлийн ямар ч компанид явандаа энэ төрлийн карьер хөгжих их том орон зай юм аа. За хэрэглэгчдэд үйлчлэг ажилтнуудын тэгвэл яг ажлын гол бас үүргүүдийг илүү задлж яриа бүгдээрээ. За хэрэглэгчдийн хүсэлт хэрэгцээг сонсож ойлгох энэ бол номер 1. За сонсох гэдэг үгийг илүү акцент өгж ярмаар байна. Яагаад тэгэхээр маш олон бизнесүүд хэрэглэгчдийг хангалттай сонсоогүйгээс болоод унсан байдаг. Өөрөөр хэлбэл яг юу зараад байгаа, хүнд юу хэрэгтэй байгаа гэдгийг мэдрэхгүй байжгаад хитрхи хоцорсон компаниуд их олон байдаг. За бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг авч захиалга төлбөрийн явцыг бүгдийг нь удирдах явах гэдэг асуудал байна. За заримдаа бол зүгээр талхарж байгаа юм шиг ирээд авъя гэдээ авчдаггүй бүтээгдэхүүнүүд маш олон байдаг. За араасаа заавал 2-3 залгуулдаг, 2-3 уулздаг те. За энэ бүх борлуулалтын явцыг хөтөлж явах ёстой. За хэрэглэгчийн компаниуд бол хэрэглэгчдийнхээ дата баазыг байнгын шинжилж явах сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ дата баазтай харьцна гэсэн үг. Тийм учраас хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнууд бол одоо CRM систем, ERP систем гэх мэтийн байгууллагын дотоод мэдээллийн бааз болсон бусад одоо програм хангамжууд системүүдтэй харьцах хэрэг болтгоо. За манай Colpro дуудлагын төвийн системийн хувьд бол байгууллагын бүхий л одоо дотоодын мэдээлэлээ хадгалдаг системүүдтэй интеграц хийж ажиллах боломжтой байдаг. За тийм учраас бас мэдээллийн ажилтнуудын их хүчрхэг зэвсэг гэж хардаг. За мөн хэрэглэгчдэд байнгын асуудал үүсч идэг. Тийм учраас байнгын шинэ асуудлыг хурдан шийдлийг нь эрэлхийлж олох чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл товчхон хэлбэл сэргэлэн байх ёстой гэсэн үг. За дуудлагын төвийн ахлах ажилтнуудын үүрэг тэгвэл юу юм бэ? Хэрэглэгчдийн үйлчилгээний ахлах ажилтнуудын хамгийн том үүрэг нь бол багийн нийт үйл ажиллагаанд хяналт тавих, байнгын хяналт тавих ёстой гэсэн үг. Тэгэхээр хүн эдийн ухаантайч хэлхээс нааш санахгүй гэдэг шиг ер нь бол мэдээж яг хүнээс хүнтэй харьцаж байгаа маш олон хүн харьцаж байгаа ийм алба нэгжүүдэд байнгын тогтмол хяналт их чухал байдаг. За энэ номер 1 үүрэг нь. Хоёрт нь болохоор хэрэглэгчдийнхээ сан сэтгэлдлийг байнгын мэдэрч одоо анализ хийж ажиллах ёстой гэдэг ийм үүрэг байгаа. За хэрэглэгчдийн үйлчилгээний ажилтнуудад дараах ур чадрууд шаардна. За би ерөнхийдөө бол дандаа лист хэлбэрээр та бүхэнд мэдээллүүдийг хүргэхийг зорж байгаа. За харилцааны соёл нэгдүгээр чухал, анхааралтай сонсох чадвар, товч тодорхой ярих чадвар, асуудлыг шийдэх чадвар, шийдлийг богино хугацаанд хайж олох чадвар, асуудлыг шийдвэрлэж чадахгүй байлаа гэхэд түүний дараагийн арга хэмжээнүүдийг гарцуудыг нэх ийм чадрууд байгаа. За тэгээд мэдээж компани төлөөлөн хүнд эерэг сэтгэл
төрүүлэх чадвар гэж байна. За хэдийгээр юм болгоныг ингээд цаасан дээр томьёолж бичиж болохгүй байдаг шүү дээ. Тийм учраас хүнтэй харьцаж байгаа хүн гэдэг утгаараа үйлчлэгээний ажилтнууд хүнд ямар нэгэн байдлаар баг мэдрэмжийн төвшөнд гэсэн үг эрх сэтгэл төрүүлэх хэмжээний чадвартай байх ёстой. За энэний талаарх бас ноу хаунууд бий. Хэрэглэгчдэд тэгвэл хэрхэн өндөр сэтгэл төрүүлэх юм бэ? Яаж энэ хүмүүсийг тэгвэл happy байлгах юм бэ гэдэг талаар ярилцъя. За хэрэглэгчдийг бөөцөлөх маш олон арга байгаа. Энэ дээр бүгдээр жижигхэн жишээнүүд үзнэ. За хэрэглэгчтэй иргэн холбогдож та бүхэнд одоо ер нь нэг дөрвөн одоо бяцхан санааг өгөх гэж байна. За хэрэглэгчтэй нэгдүгürt иргэн холбогдож асуудлыг шийдсэн үү яасан бэ гэж ингэж араас нь иргэн холбогдоход их дуртай байдаг. Мөн удахгүй болох гэж байгаа мэдээллийг бусдаас төрүүлж хүргэх гэдэг их дуртай байдаг. За одоо манайх одоо цагаан сараар хямдралтай байгаа шүү. Оюуна ихчээ та ингээд 11 сард энэ хямдралыг төрүүлээ авч иж болно ч гэдэг юм. Мөн ямар нэгэн санаанд нь ороогүй одоо сюрприз маягаар үйлчлэг үзүүлэхэд их өндөр сэтгэл авдаг. За мөн хэрэглэгчтэй харьцаж байхдаа тэднийг аль болох богино хугацаанд таньж чаддаг байх хэрэгтэй. Хэрэглэгч харилцаж байгаа ажилтнууд маань тэгэхээр хүмүүстэй багахан одоо хэмжээний одоо харилцаанд орсон л болвол хурдхан шиг нэрийг нь тогтоогоод тийм үү за нараа ихчээ танах чинь нэрээ таны машин чинь тийм штэ гэдэг ингээд өөрийнх нь хувийн мэдээллийг давтан хийлгэхэд хүмүүс их тааламжтай хүлээж авдаг. За мөн хэрэглэгчдэд өөрт нь туслах гэж байгаа би танд туслах гээд байгаа хүн гэдгээ хамгийн түрүүнд ойлгуулах нь их чухал байдаг. За тэгэхээр хүнтэй ярьж байгаа бол за таны асуудлыг ойлголоо. Окей, танд яг ингэж тусалчих. Би ер нь наад асуудлыг чинь гардаж аваад шийдээд өгье гэдэг ч юм уу. Би танд туслах гэж байгаа гэдгээ үгээр илэрхийлэх нь их чухал байдаг. За мөн хэрэглэгчдэд цор ганцаар үйлчлүүлж буй мэд сэтгэл төрүүлэх нь их чухал байдаг. За маш олон компаниудын үйлчлэгээний стандартад одоо ийм заалт байдаг. Ард нь хичнээн хүн очирж явах нь үл хамааран хүн таны өмнө суугаад үйлчлэгээ авч байгаа бол хизээч дараагийнх нь хүмүүс рүү ингэж хурдан урд нь шилжүүлэх эсвэл ярианыхаа темпийг хурцгах эсвэл за таны асуудлыг ингээд галзуулчих гэдэг байдлаар хандах энийг юусоо байлгаж болохгүй мэдээж дараагийнхан хүн ирэхэд тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө ганцаараа юм шиг үйлчлүүлэх учраас шудраг бус байдал үүсэхгүй гэж үздэг. За тийм учраас хэрэглэгч нартайгаа маш тавтай тухтай ярих нь их чухал байдаг. Хэрэглэгч нартай мөн өөрөөр яаж бүтээгдэхүүнээ илүү сайн танилцуулах вэ гэдэг асуудал байна. За хэрэглэгч нарт түрүүний хэлжсэн customer value гэж ярьж байгаа. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг магтахаас илүү танд ашигтай. Та бүхт чи ингэж юм биш үү? Өөр хэн байдаг вүлээ гэдэг хэрэглэгчийн аж амьдрал өөр асуудлын талаар илүү ухаж түнхэж ойлгох нь их харилцааны чухал зэвсэг. Мөн өрсөлдөгч нараа маш сайн мэдчих хэрэгтэй. Өрсөлдөгч нарын талаар мэдээлэл муугаас болоод заримдаа хэрэглэгч нарт өөр одоо танаа байгууллагаас гаднах боломжгүй байдаг. За ер нь үйлчлэгээний стандарт өндөртэй байгууллагууд бол шаардлагатай нөхцөлд манайх үнэхээр хэрэгцээг нь хангаж чадахгүй бол өөрийнхөө хамгийн том өрсөлдөгчийг хүртэл санал болгоход бэлэн байх ёстой гэж үздэг. Тэгснээр манай ашигаас илүү таны эрх ашиг номер 1 гэдэг энэ санааг хүндээ өгч байдгаа. Тийм учраас хүмүүс их танай байгууллага өндрөөр үнэлэх болно. За хэрэглэгчдийн асуудал болвол чиний асуудал юм а гэдэг ойлголтыг байнга нөгөө хүндээ мэдрүүлж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн асуудлыг за тийм үү би нэг нараа хичээс асуучаад ирье гэдэг юм санаа зовоогүй юм шиг царайтай байж болохгүй. Ер нь бол тэр хүний өмнөөс бараг хамаатан садан юм шиг санаа зовниж буугаа илэрхийлж явах хэрэгтэй. За ихэнх хэрэглэгчид яагаад ер нь бизнесүүдээс нүүр буруулт юм бэ? Яагаад ингэж энэ ишээс дахиж хизээж орохгүй гэж боддгийм бэ гэхээр маш цөөхөн шалтгаанууд байдаг. За хамгийн том шалтгаануудын нэг нь ерөөсөө л туслая гэсэн ирмэлзэлтэй харьцаагүй. За энэ бол номер 1 шалтгаан. За хоёр дахь нь тэднийг төвөггүй аль болох шуурхай байлгачих юмсан гэдэг энэ цаг хугацааны мэдрэмж хүмүүст маш чухал байдаг. Ер нь баг мөнгөний мэдрэмжтэйгээ дүүцэх том одоо чухал мэдрэмж нь бол цаг хугацааны мэдрэмж байдаг. Тэгэхээр түргэн шуурхай байх их хичээгээгүй. Энэ том шалтгаан байдаг. За мөн хэрэглэгчдэд хангалттай анхаарал хандуулаагүй гэдэг юм чухал байдаг. Нөгөө сонсох гэдэг зүйл дахин давтагдчих байна. За тэгэхээр ер нь хүнтэй юм ярьж байгаа бол яг л өөдөөс нь хараад одоо баг гарын барих нь олгүй өөдөөс нь ярих хэрэгтэй. За мөн хэрэглэгчдэд
асуудлыг нь өмнөөс нь тодорхойлолцож өгөөгүйгээс болж одоо танахаас нүур буруулдаг. Өөрөөр хэлбэл маш олон хүмүүс бизнесүүдэд бухимдахдаа яг зөв шалтгаанаар бухимддаг. За одоо магадгүй танад ингээд очртой байхад нэг ихч уурлаад танаа одоо ямар уддсан бэ гэж ингээд танах ууралж иж магадгүй. Яг үндэ ингээд үнэхээр олон улсын ингээд жишг стандартыг харахад нэг хүнийг 2 минут хүлээлгэх бол гайгүй тоо байж болно. Гэхдээ тэр ихч яг үндэ танаа байгууллагт удснаас болж уурлаад байгаа юм биш. Магадгүй танах руу ирэхийн тулд өндөр өсгийтэй гутал дээр халуун наранд 20 минут алхаад ирсэн байж болно шүү дээ. Тэгэхээр тэр их чинь бухимдал нь яг үнэндээ гутландаа байгаа байж болно. Тийм учраас мэдээллийн ажилтнууд хүнтэй харилцаж байхдаа яг хүний өөрийнх нь асуудлыг нь хамтан тодорхойлцож өгдөг байх хэрэгтэй. Өө ихчээ таны хөлжин холгоцсон байгаа мó? Та тэгвэл энд төр суугаад хүлээж. Та 2 минут юм чинь энэ номыг уншаад хүлээж. Магадгүй ихч 2 минутад ямар ч асуудал ач холбогдол өгөхгүй байж болно шүү дээ, тэ.